자, 여러분, 안녕하세요. 와, 여기 유튜브에서 진짜 오랜만에 보네. 하면서 би бараг YouTube дээр хизээ бичлэг хийсэн хэсэг санахгүй байна. Тэр доотлолтойгоо хог байда. Харж ийн өдөр доотлолт. Хайрцагтай хог. Би гараа шаях гэж байгаа. Яг хайна. Танаас дүү штэ би энэ 6 сард биш ээ. Одоо ч хэдэн сар үлээ? Тийм 6 сард штэ. 6 сард юу худалдаж авснаа харуулъя заяа. Үнэн сонирхолтой энэ бичлэг бол угаасаа тэгтээ нэг сүртэй их удаа үргэлжлэхгүй. Яг л угаасаа нэг олон юм худалдаж аваагүй юм чинь. Хамгийн эхлээд штэ одоо 6 сарын 26 5 дахь өдөр заяа. 7 сарын 5-нд би наадам үзэж байгаа байхгүй юу? Хотынхоо наадмыг. Тэгээ би ерөөсөө амьдралдаа наадам үзэж байгаагүй юм бэлээ Солонгост. Тэгээд яагаад нэрээ би наадам үзэж байгаагүй юм бол гэж бодоод манай найз наадам үзье гэж хэлэхэд нь би нэрээ яагаад наадам үзье гэж бодоогүй юм бол гэж би бодсон байхгүй юу? Тэгэж бодоод за тэгвэл одоо нэг 20 гарсан залуу байна да энэ ч одоо нэг айтаахан иж бүрэн хувцлаа явъя да гэж бодоод хамгийн түрүүнд би Монголоос ийм ард малгай захиалсан. Ийм ард малгай захиалаж авсан. Өчигдөр ирсэн. Одоо ихтэй би үсээ янзалсан байна л да. Энэ дээр ингээд яг энийгээ өмсгөхөд тулах юм бол жоох ингээд далийн урагшаага ингэж өмснө гэсэн. Тэгээ миний бас урагшаа одоохондоо орцсон байгаа учраас. Тэгээ ийм гой малгайтай боллоо би 120 мянган төгрөгөөр. Тэгэд энийг нэрээ би онлайнаар худалдаж авч байгаа шүү дээ. Яа ч өөрөө чатлаад Facebook дээрээс зар хараад авч байгаа юм чинь. Тэгсэн чинь надаа ийм 3 ширхэг чихэр тэр нөгөө худалдагч их чинь одоо худалдагч их чихүү ойдолчин их чихүү энэ малгайг ойсон хүн ийм 3 ширхэг чихэр миний малгайн дотор хийгээгүй болсон байлаа. Баярлалаа. Ямар нэг юу нэм агаад азар миний энэ бичлэгийг бас харж ах юм билүү тийм үстэй. За тэгээ энэ нэг малгайтай болсон. Хоёрт наадамдаа зориулж би юу авсан бэ гэхээр гутал авсан. Надаа бас ерөөсөө ийм гутал байхгүй заяа. Ийм гутал авсан. Хором гэж хэлдэг шүү дээ тий. Гэтэ хамгийн гол нь энэ гутал маань нөгөө ирээд би гутлаа задлах гэсэн чинь энэ ингээд ийм ардуураа ийм цахилгаантай. Тэгээ энэ хоёр дээр ийм товчтой. Тэгээ ийм гутал. Задлах гэсэн чинь энэ нь ингээд мултарсан. Одоо эн чинь ийм баа штэ. Энэ дээр ийм юмтай. Тэгээд ингээд таг гэд орж байгаа штэ. Ингээд ороод ингээд энийг одоо юу гэх төгжигдэж байгаа штэ. Гэсэн чинь би гутлаа өмсгөөд энийг ингээд татсан чинь энэ ховлтойгоо хамт ингээд татагдцсан. Тэгээ ийм алдаа гарсан миний гутланд. Тэгээ одоо би яах ёстой юм мэдэхгүй. Салгалсан юм айтайхан байж байгаа. Уу айтайхан байж байгаа гэж чинь миний буруу биш штэ. Өөртөө буруу өгчлөхгүй. Тэгээд энэ малгай гутал хоёроо дээлтигээ хослуулаад өмсөх юм бол бүр үнэхээр гоё амьлаад гоё харагдах байхаа гэж бодоод тэгээ тэр өдөр үнэхээр гоё зурагтай болно гэж би бодож байгаа, найдаж байгаа. За миний наадмын гоё ил нэг иймэрхүү байна. Монголоос өөртөө худалдаж авсан зүйл маань энэ хоёр зүйл байлаа. За гутал малгай хоёроо даалт тавьчих ийшээ. Төр зур ийшээ холдолч. Дараагийнх нь заарагс авсан миний хувцас. Яг би дандаа заараа гэд байдаг вэ гэхээр миний одоо яг нөгөө биеийн пропорцонд яг миний стил имижэнд заарагийн хувцснууд ер нь нэлээд дажгүй таарад идэг учраас би ер нь заарагаас хувцас худалдаж авах дуртай. Ер нь бол дуртай. Хамгийн ихнийх нь гутал байна. Би энэ гутлын харыг нь өмсдөг байсан бохгүй юу? Тэгээд харыг нь өмсөө би бараа одоо 2 жил болж байгаа хаа. Тэгсэн чинь сая бор өнгө нь нэлээд таалагдаад энэ бор өнгөийг захиалж авсан. Энэ байна. Энэ дээр ингээл цайвар жинсэн өмд өмсөөл цайвар жинсэн өмд заавч. За яг хөө тийм цайвар жинсэн өмд өмсөө цагаан өнгө бодол гэхдээ тэгэд нэг юм гоё хээтэй гоё бичак байд юм. Одоо л яг зараад байгаа байхгүй. Гэхдээ одоо би авах гэхэд жоохон мөнгөгүй байна. Тэгээд байрныхаа нөгөө байрныхаа төрөөс өгөх гээд жоохон мөнгөгүй байгаа. Тэгээ энэ гутал маань шүү дээ яаж ч өмсөн гоё чек татдаггүй учраас би энэ гутлынхаа борыг ингэж авсан байдгийг. За заараас авсан эхний хувцас бол энэ байна. Хоёр дахь нь шүү дээ би өнөөдөр өөрөө явж бүр биеэр авсан юм. Цацаа найзтайгаа хамт явж биеэр авсан ийм гоё жакет байна. Ийм ногоонгийн жакет. Энийг өмсч үзүүлээ заяа. Яагаад би Zara-гийн ийм жакетнуудад дуртай байдаг вэ гэдэг шалтгааныг би танарт хэлж өгье л доо. Нэгт ингээд өмсгöd нь шүү дээ. Бид айгүй гоё эвтэйхэн тухтай заяа. Хоёрт над шиг намхан хүнд буюу цээж богинтой хүнд доошоо ингэж нөгөө гой руу орсон урт биш яг ингээд бэлхүүсэн дээр ирээд таардаг байхгүй энэ хантаазнууд нь. Тэгэнгүүт яг нөгөө намайг гадуур ингээ явахад биеийн хилэмжийг хөл урттай
цээж богинтой буюу одоо юм өндөр харагдуулдаг гэх юм уу? Өндөр харагдуулдаг. Тэгвэл би гадуур хувцас жоох ингээд урт ингээд сонгочих юм бол хүн намайг харж байгаа эсвэл би зурган дээр ингээд гарч байгаа байдлаар харахад намхан харагдах гэдэг байхгүй юу? Тийм учраас би Zara-гийн жакетнуудад нэлээд дуртай. Энд яг гоёс энэ жакетны хамгийн гоё point хэсэг нь юу гэж артлын хэсэг. Энэ ингээд аймаг гоё point болж өгч байгаа. Хардаа та нар. Яа. Стогой шүү. Стогой. Ямар гоё юм бэ? Тэгээд би ерөөс цагаан өмдгөө учраас энийгээ авч явахдаа Элмараа энэ цагаан өмдгийг авсан. Энэ цагаан өмд өргөн учраас надад гоё юмсэн. Би ер нь өргөн өмдөнд нэлээд дуртай. Анх бол Солонгост ирж байхад дандаа л скини бариу тэрхошиг өмднүүд өмсдөг байлаа штэ. Тэгээд тэдрээгээ бүр ингээ халаад, болоод тэгээд би чи одоо дандаа өргөн өмд өмсдөг болсон заяа. Намайг заримдаа манай найзууд харахаараа хөнжил өмссөн юм шиг гэдэг байхгүй юу? Тэгээд энэ юм гоё өргөн өмд тэгээд ясан цагаан өнгөтэй. Тийм болохоор навсан. Энийний доор энийг ингээд өмсөхөөр бүр ингээд аюу гоё зөгцсоод гоё харагдчихсан байхгүй юу? Тэнгүүт нь би за энэ хоёрыг авчи. Үгүй тэгээд би өөртөө авчихгүй хин надад авчих юм бэ? Тийм үстэй гэж бодоод явж байгаад нэг үнэртээ авсан бас. Үнтэй авсан үнэртээ усаа өдөр тутамдаа түрхэхээр арай хайран санагдаад тэгээд энэ арай гайгүй хямдхан үнэртээ ус. Нэг чами шиг хямдхан гэдэг шиг ийм хямдхан үнэртээ ус. Тэгээ энэ дотроо хамгийн гол нь хоёр ширхэгтэй байсан бохгүй юу? Ийм хоёр ширхэгтэй байхаар ийм хоёр үнэртэй авсан. Үнэр нь аягүй дажгүй нэг хит ийм ялуун хурц хүний хамрал орчхоор ерөөсөө биш. Нэг тийм гоё зөөлхөн нэг тийм гоё цэвэрхэн үнэртэй. Тэгээ хэрэг Солонгост амьдардаг хүн ичүүд маань ямар үнэртээс авахгүй гэж бодож байгаа бол энэ хоёр нэрээ дажгүй байлаа шүү. Ютаж үнэрлэж үзээ тестэд аваарай. Тэгээ энэ хоёр шиг нөө яа. Энэ хоёр чинь дотроо хоёр ширхэгтэй мөртлөө 37900 он гэжсэн бохгүй юу? Тэнгүүт нь би за өдөр тутамдаа яг болно гэж бодоо. Тэгээд ийм нэг үнэртэй устай болсон. Дараагийн та нар юу гэж бодож байна? Юу гэж бодож байна? Энэ бүр галт хөө. Би бүр энийг хараад шууд би бол энийг угаасаа шууд авна гэж бодсон. Өнгө нь ялангуяа маш гоё. Энийний доор бас одоо энэ цайвар цагаан өмдөө өмсөд ч юм уу те эсвэл цайвар жинсэн өмдөн дээр дотор нь цагаан өнгийн юутай подолктой ингээд өмсөхэд маш гоё. Тэгээ доогуур нь гоё кеттэй ч юм уу, конверсийн кет ч юм уу. Надад вансийн кетнүүд ер нь таардаг. Тэгээ энэ маань бас ерөнхийдөө бол адилхан Матчангажи гэж хэлдэг шүү дээ Солонгосоор. Энэ маань бас Матчангажи адилхан маш гоё юм яг бэлхүүсэн дээр ирээд таарсан. Одоо энэ яг бэлхүүсэн дээр ирээд ингэж таарж байгаа. Тэгээ би ханцууг нь ингээд нэг юм уу хоёр нь угалчдгийг. Ханцууг нь хоёр нь угалчих л та. Энийг нэг нь угалчих л та яах вэ? Энэ бас маш гоё. Үнэхээр гоё. Бүр галт хүү. Hey girl, on us. Энэ бүр үнэхээр гоё. Тэгээ энэ одоо яг ингээд бэлхүүсэн дээр ирээд харж байгаа байхгүй юу? Ингээд ерөөсө бэлхүүснээс доошоо орохгүй. Бэлхүүснээс доошоо орчих юм бол намайг харагдуулаад идэв. Тийм байна. Тэгээ би бас нэг юм өвдөг хөрсөн юм хувцс. Яг нь одоо байдаг л да. Гэтэ хэр болгон тэр барагтаа өмсөйг өсгөө өвдөг давсан урттай одоо цов савих байх юм бол надад бас илүү гоё зөгтөг. Тэгэл маш олон ер нь худалдаа авалт, маш олон хувцснуудыг авсны дараа л энэ бүгдийг би мэдэж авлаа шүү дээ. Энэ бичлэг маань нэг удахгүй гэсэн чинь аль хэзээний 8 минут өнгөрсөн юм 9 минут болох шүү дээ. Дараагийнх нь болохоор Монголоос ирсэн. Мэдээж хизээч мартаж болохгүй ус агаар мэт яг одоо цаг үед биднэрт маш их хэрэгтэй арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд маань ирсэн байгаа. Арьс арчилгааныхаа бүтээгдэхүүнүүдийг захиж авчирсан. Тэгээ энэ дээр би шинээр хэрэглэж байгаа зүйл маань болохоор одоо энэ хоёр байгаа. Энэ маш гоё гэсэн. Тэгээд би шинээр хэрэглэж үзэх гээд ийм pad байна. Тэгээд ийм body wash байна бас. Биш, body lotion. Би энэ тос ахгүй юу. Энэ бүр айгүй гоё зөөлөн гоё гэсэн. Ийм гоё body lotionтэй. Тэгээд ийм гоё padтай. Одоо би болохоор нөгөө батхтай арьсанд хэрэглэж болох энэ падыг хэрэглэж байгаа байхгүй юу? Энэ падаа хэрэглэж байгаа. Энэ нөгөө батхтай арьсанд хэрэглэж явдаг. Тэгвэл батхтай үед ер нь нөгөө маск пад хэрэглэхээр батгын ялбаагаад нэг сонирн болоод идэв шүү дээ. Энэ болохоор тэхгүй тэрний эсрэг үйлчилгээтэй ийм падыг нь хэрэглэж байгаа байхгүй юу? Энийгээ дуусгасныхаа дараа энэ пад руугаа орно. Дараа нь би нөгөө сүүлд өөрөө Монголд явахдаа яг хоёр харьцыг худалдаж авсан нүдний спа гээд ингээд нүд мүд өвдөөд удаан хугацаанд компьютер ширтэж мэрцүүд би заримдаа нүдэн дээрээ тавиад зүгээр унтчихдгийг. Шууд задлал нүдэн дээрээ тавьчихд болно. Ингээ гоё ингээ халууд өгöd яг гоё нүдний
Хэлбэртэй. Яг одоо миний хэрглэж байгаа сет заяо. Энэ бол бүр үнэн тасархай. Энэ арсны бариар нөхдөг сет тохгүй юу? Миний нөгөө арсын дээр гараадсан батгнууд маань гайгүй болоод тэгээд би юу яатсан. Одоо яг арсныхаа нөхөн төлжилтийг хийж байгаа гэх юм уу? Тэгээд ийм бариар тэнцвэржүүлдэг энэ сетийг хэрглэж байгаа. Тэгээд дахиж захиалж авсан байдаг юм. Өсвөр насны хүүхдүүдэд би бол одоо нөгөө үеэл дүүнэртэй бол дандаа бүгдэнд нь яг энэ сетийг зөвлөж байгаа. Дараагийн нэг сет нь болохоор миний батгтай арсны сет. Энэ тосондоо би бол үнэхээр хайртай шүү дээ. Намайг инстаграмаар дагдаг, надтай инстаграмаар найз миний сториг үздэг, миний рилийг үзчихсэн хүмүүс байх юм бол би энэ тосондоо бүр үнэхээр хайртай. Энэ намайг яг батганаас салахад бас нилээн. Би эндээс одоо 4-р эргэлж байгаа. Тэгээд энэ 5 дахь нь гэсэн үг байхгүй юу? Батгтай арсны сет маань энэ байна. Шинээр гарсан ийм гоё хувцсны би дараа сард 8 сард байрнаас нүүх гэж байгаа. Тэгээд шинэ байранд оронгуудаа энийг хувцсныхаа шүүгэн дээр гой оруулж тавина гэж бодсон ийм гой хувцсны үнэртүүлэгч юм байлээ. Үнэртүүлэгч. Тийм гой 3 шиг үнэртүүлэгч байна. Энэ нөгөө арсны бариар тэнцвэржүүлэх сетний ма тос нь байна. Энэ тос айгүй гоё шүү дээ. Та нар харах уу? Би та нарт яг хальт харуулъя л та. Энэ тос ихгүй юу? Энэ тос. Энэ тос. Ийм гоё тос байна. Миний хамгийн хайртай нарны тос. Энийг одоо бараг хүн болго мэдж байгаа хтөө. Манай гэрээ хүртэл мэдж байгаа. Кенгуру маамигийнхан хүртэл бараг мэдж байгаа. За менежер хөдөлгөгч бүгд мэдж байгаа. Би энэ нарны тосондоо бүр үнэхээр хайртай. Одоо энэ нарны тос ахгүй. Тэгээ энэ нарны тос маань дуусж байгаа учраас ингээ 2 шигээ захиалж авсан. Надад итгээд энэ нарны тосыг худалдаж авах хүн байх юм бол за авж байгаа хүн ч гэх юм одоо байх юм бол заяа. Хамгийн зөв сонголт шүү. Хамгийн зөв сонголт. Тэгээ энэ нарны тос маань шинжлэхтэй ийм гоё гээлэн хэлбэртэй болоод ирсэн гэсэн. Тэгээд энэ нарны тосныхоо шинжлэхцэн хэлбэраас нэгээд нэгийг ер нь бол нарны тосыг угаасаа зөндөл хэрэгэлдэг дээ. За ингээд өөр юм ерөөсөө байхгүй. Энэ шумуул хадчаад хадсансныхаа дараа ингээд түрхчдэг. А энэ болохоор шумуулны цацлаг. Одоо хөдөө гадаа явж байхдаа айгүй хэрэгтэй ийм цацлаг байна. За боллоо. Ингээл боллоо. Өөр юм аваагүй хүн чамаас ивэдээ минь. За юу ивэдээ гэж сайхан л амьдэрч штэ, гоё л амьдэрч штэ болж штэ. За ингээд YouTube-ийнхаа влогийг энэ төрөд өндөрлөе манай хаан баярлаа баяртай үзсэнд дараа өшөө илүү гоё бичлэг за зовтлоо би одоо ямар YouTube ч юм байгаа ш. За баяртай subscribe дарж намайг дэмжээрэй баярлаа.